Лууд бөмбөлөг 1-р анги. Соёл иргэншлээс ангид улсын дунд Сон Гоку гэдэг өвөөтэйгөө цуг өдөр бүр бэлтгэлийн амьдардаг байжээ. Хөөрхий Гокугийн өвөө нөмрүүд энэ лууд бөмбөлөг л үлдсэн. Гоку энэ лууд бөмбөлөгийг өвөөгөө гэж итгэн байнга ярилцдаг. Гоку маань өсөөд лавс бариад гэртээ харж байтал Булма гэдэг охин машинтайгаа гарч ирээд Гокуг мөргөтөл Гоку машиныг мангас байна гэж бодоод дайрахад Булма дотроос нь гарч ирээд Гокуг бууддаг. Булма Гокуг буудуулсан ч зүгээр байхыг хараад Гоку өөрийгөө хүн гэдгийг тайлбарлан энэ хоёр маань эвлэрч Гокугийн гэрт очтол Булма лууд бөмбөлөгийг авахад Гоку үнийг өвөөгөө гэж хэлдэг. Харин Булма үнийг лууд бөмбөлөг гэдгийг Гокуд тайлбарлан лууд бөмбөлөг хайхаа аялал таамт явбал хүчтэй болно гэж Гокуг ятгадаг. Замдаа Булма шээж байгаад нисдэг мангаст баригдахад Гоку мотоциклороо ардаас нь хөөж мангасыг саваагаараа зөвхөн ялж энэ хоёрын маань хөгжилтэй адал явдлыг хэлдэг. Илүү ихийг үсгийг хүсвэл манай сугийг дагаараа залуусаа.